За, Индонезийн кино урлаг. Яг үнэндээ нэг тийм сүртэй том салбар бол ерөөсөө биш. Та нараас яг Индонез кино нэрэл гэвэл санаанд чинь нэх олон кино бол орж ирэхгүй л байх гэж бодож байна. Гэхдээ мэдээж дэлхийд хамгийн айхтар алдартай болсон кино нь бол мэдээж бүх цаг үеийн хамгийн шилдэг акшн кинонуудын нэг гэгддэг cult classic өчнөн олон фэнүүдтэй үнэн галзуу The Raid болон The Raid 2 буюу 2 дугаар анги нэ. Та нар дунд үзэж байгаа хүмүүс мэдээж байж магадгүй. Гэхдээ л зарим зодооны сценүүдийг бол заавалчгүй харж исэн л байх ёстой. Яг иймэрхүү төрлийн акшн кино сонирхдаг хүмүүс бол маш сайн мэднэ. 2011 онд 1.3 сая доллар буюу бүрийн хэмжээний кинонд бол маш бага хэмжээний зардлаар бүтсэн энэ кино одоо бол дэлхийд дахина маш алдартай болоод зүгээр алдартай болооч зогсчилгүй ерөн л одоо цагт Холливуудад гарч байгаа зөндөө олон акшн кинонуудад нөлөө үзүүлэхэр хэмжээний тухайн цаг үедээ өмнө нь баргийн акшн кинон дээр харагдаж байгаагүй сонирхолтой зураг авалтын шийдлүүд, сонирхолтой тулааны дэглэлтүүдийг тэгээд тэр тусмаа яг Индонезийн үндэсний тулааны урлаг болох Пенкат Силатыг дэлхийн нийтэд таниулж чадсан инфлюеншл кино яалтчгүй мөн билээ. Мэдээж найруулагч Гарет Эвансыг нь бол ярихгүй байж болохгүй. Уг нь бол Индонез хүн биш, Уэльс хүн. Гэхдээ эхнэр нь Индонез, Японы ирлиз хүн байт юм байлээ. Тэгээд эхнэрийнх нь санал болгосон тэр Индонезийн үндэсний Пенкат Силат гэж тулааны урлаг нь манай хүнд маш сонирхолтой санагдаад яг тэр тулааны урлагийн тухай баримтат кино хийх зорилгоор Индонезд очихдоо хожим The Raid киноных нь гол дүр болох одоо бол баг дэлхийн том мод болчиход байгаа Iko Uwais-тэй танилцж исэн юм байна лээ. Мэдээж Iko Uwais тухайн үед Пенкат Силатаар хичээлдэг маш авьяастай тулаанч байсан ч гэсэндээ жүжигчин ерөөсөө биш үүрэн сүлжээний компанид жолооч хийдэг энгийн л нэг гай байсан байгаа заяо. Тэгээд Gareth Evans-д манай хүний тулааны чадвар нь маш зөвүүн санагдсанаас гадна камерын урдах харизм нь таалагдсан болохоор 2009 онд хийсэн Merantau гэж акшн киноныхоо гол дүрд бүр сонгож тоглуулсан байгаа. Улмаар Gareth Evans дараачин кино төсөл болох Berandal гэж Индонезийн шоронд үйл явдал нь өрнөх забаас тэгээд өөр орноос жүжигчид авчирж оролцуулах зорилготой нэлээл амбицтай Индонез төслийнхөө гол дүр дээр ч гэсэндээ Iko Uwais-ыг сонгоцсон байсан ч гэсэн тэр кино нэлээл өндөр зардлаар бүтэх кино байсан болохоор хөрөнгө оруулагчдаас хангалттай мөнгө босгож чадаагүй. За тэгээд оронд нь хамаагүй бага зардлаар буюу түрүүнд дурдсан 1.3 сая долларын зардлаар энэ домогт The Raid киногоо тухайн үедээ хийсэн байдгийм аа. Мэдээж тэгээд энэ кино нь маш амжилттай болсон болохоор өмнө нь зардлыг босгож чадахгүй байсан зохиолоо The Raid-тэйгээ уялдуулж баг зэрэг өөрчлөөд дараачих нь үйл явдал болгож нийлүүлээд The Raid 2 нэртэйгээр төсөл болгож одоо хүссэн төсвөө босгож киногоо хийж чадсан байдгийн. Энэ 2 дугаар ангийн за бараг л 1-р ангиасаа илүүч гэж үздэг хүмүүс амар олон байдаг. Гэтэ мэдээж зардал мөнгөний хувьд ч тэнгэр газар шиг зөрөөтэй, зохиол үнэлийн хувьд ч гэсэндээ нэгнээсээ нэлээд ялгаатай хоёр кино болохоор жишгэд айгүй хэцүүлтэй. Угаасаа жишээ даах шаардлагагүй. Тэгээ угаасаа бас 2 дугаар ангийнхын тухай дүрдийг гэх юм бол дахиад нэг бүтэн бичлэг гаргах шаардлагатай учраас ямар ч байсан те өнөөдрийн дугаарт бол би 1-р ангийн та нарт онцолж байна. Киноны үйл явдал руу орохоос өмнө спонсорын шторк үзье. Ийм оюун бичсэн үү? Энэ бас гоё юм бэ. Энэ хуучин дээр хэцэн яасан юм? 3 сарын өмнө хаварсан 4 настай хүн голсож өгдөг. Цхан дайсны зэрэг. Тэгээ яагаад чинийг аваагүй лээ? Энэ хэрэглэгч маань орлого нөхөхгүй байгаа юм байна. Тэгдэг. Зэлийг нь гаргачлаа. Төлөлтийн 5 хуваах нөхцөлөөр тохируулсан. Урьдчилгаа түүх юу ч аваагүй. Харин ерөөсөө тэр телевизээр авлаа. Тэгэхээр кино маань Iko Uwais-ийн тоглосон гэмт хэрэгтэй тэмцэх тусгай салааны цэрэг болох Рама гэж залуу өглөө босчоод хүн амир бэлтгэл хийснийхээ дараа эхнэр болон гэдсэндэх хүүхэд хоёроо үнсчингүүтээ аавда би түүнийг заавал авчирнаа гэж хэлчихээд ажилдаа гарч байгаагаар эхэлж байгаа. Өнөөдөр зүгээр энгийн өдөр бол ерөөсөө биш. Рама маань салааныхаа 19 цэрэгтэй хамт нийтдээ 20 нэлээд амир аюултай чухал ажиллагаанд явж байгаа байхгүй юу? Тама гэдэг нэртэй тентгийнхээ нэлээд амир Kingpin буюу мафийн бүлэглэлийн толгойлогчийг бэлтгэлгүй байгаа дээр нь дошин дээр нь очиж барьж авах гэж байгаа тийм ажиллагаа. Тама гэж тэр нөхөр нь болохоор 15 давхар барилгыг ганцаараа эзэмшдгээс гадна тэр барилгынхаа өрөөнүүдийг хамгал болох бүтггүй гэмт хэрэгтнүүдэд түрээслэх маягаар өөрийгөө хамгаалдаг тийм өрсөлдөгч бүлгүүд нь бай тухай цагдаа нарч тэр барилга руу нь ойртож одоо өрсөлдөж арсалдаж чаддаггүй тийм амир даварцсан том босс юм бэлээ. За тэгээд
Тэгээд энэ зүүн талд нь байгаа нь болохоор Тамагийн бие хамгаалагч гэх юм уу да. Хамгаалц одоонуудын нударган хүчний ажлуудыг хийдэг галзуу нохоо нэрээр алдартай туслах нь харин баруун гар талд байгаа нь болохоор уураг тархин буюу хамгаалц санхүү тооцоо бизнесийн юмнуудын зохицуулдаг, мөнгөний угаадаг, буруу гаруй юмнуудын наашин цааш нь болгож идэг, ирээдүйн төлөвлөгөөнүүдийг гаргадаг Энди хэмээх ухаалаг туслах нь ямар ч өмнө нь цагдаа нар тэр барилга руу дайрж орох гээд өчнөн олон фейлдсэн болохоор энэ удаад өмнөх орлогууд шиг сүр сар хийж чимээ гаргаж олуулаад дайралгүйгээр маш нууцаар цөөн хүнтэй салаагаар дайралтай хийгчл оролдож байгаа гэх юм уу да. За ямар ч үсэн манай эд машинтайгаа явсаар буух замдаа яг энэ ажиллагааг нь гардын явуулж буй Ахмад Ваах юу гэж хүнтэйгээ нийлээд хамтдаа эцсийн зогсоол болох өнөөх 15 давхар барилга дээр ирж байгаамаа. Тэгээ угаасаа арын хаалгыг хулгаагаар онгойлгоод манаачин араас нь гитэж халаад замдаа нэг гэрлэгөө орж явсан оршин суугчийн түлхүүрний тусламжтай барилга руу нэвтэрснээр ажиллагаа бүрэн утгаараа эхэлдэг. Цагдаа. Цагдаа. Зочид ирсэн байна. Сүлжээгээ таслаад барилгыг битүүмжлээ. Ажлаа мэдж байгаа өстэй. Өглөөний минь оршин суугчтай. Зочид ирсэн байгааг та нар анзаарсан бах. Урилгагүй зочдоос салахад минь тусалсан хүмүүрийг манай барилгад үлдсэн амьдралынхаа турш ямар ч түрээсгүй амьдрах шагналаар би шагнах болно. Гадаа харуул хийж байсан цэргүүдийг нь, машиндаа сууж байсан жолооч нарыг нь бүгдийг нь цааш нь харуулчихсан болохоор үлдсэн хэд нь бүгдээрээ 6 дугаар давхурт байгаа гэсэн үг. Тэгэхээр та нар маань хурдхан шиг ажилдаа ороод сайхан зугаацаад авнаа. Энийг сонсцоход Жака шууд л Ваах юуд нэмэлт хүч дуудъя ирхмэ байдал хяналтаас гарлаа гэд хэлсэн чинь Ваах юу энэ бол нууц ажиллагаа. Бид нарыг энд байгаа хинч мэдэхгүй. Намайг уучлаарай. Гэхдээ бидэнд ямар ч аврал байхгүй нэ гэж хэлжээдэг.
За тэгээ ингэж хүн амир дэлбэрэлт болсны дараа 15 давхар дахь хяналтын өрөөнөөсөө үзээд сууж байсан Тама, Галзуунохоо, Анди 3 ярилцчил байгаа юм л та. Анди бол угаасаа ухааны хүн штэ те. Зүгээр мөнгө өгөөл зайлуулчих болохгүй байсан юм уу? Энэ үүмэнээс ч болоод бидэнд түрээс төлдөг байсан бараг 30 хүн үхэтгэлээ штэ гэсэн чинь Тама өрөөнүүдийн нэгжээл салтайлсан мөнгнүүдийг нь хараадах. Өрөөнийх нь эн тэндээ салтайлсан мөнгнүүд нь олдчил таараа гэд ер нь л Тама ерөөсөө хахуулдаж бахуулдаж биш зүгээр л алаа айчаа, самраа айчаа, арчаа айчаа л гэдэг төлөвлөгөөтэй байгаа юм байна лээ галзуу. Тэрнээс гадна доор дахиад нэг эвгүй эсрэгдлийн дөрүүд танилцуулагдж байгаа нь Machete Gang буюу одоо монголоор Machete-г арайч сэлэм гэж орчуулж болохгүй л байгаа л та. Гэхдээ сэлмэн бүлэг гэж дуудаа явчихъя заяа. Амир ийм эвгүй нөхдүүд баг нэг тийм аим шин киноны алуурч тийм үү аашаа бүгдээрээ сэлэмтэй тэгснээ заавал цагдаа нарыг ч гэлтгүү дэлбэрэлтээс бүтэн үхээгүй ингээд амьд үлдсэн нөхдүүдийг хүртэл сэлэмдэж алж малаад ер нь л амир эвгүй нөхдүүд гээл ойлгочих заяа. Манай эдийг алах гээд хайгаад ирэхэд нь ашгүй Рама нэг зэргийнхээ амтаар өнөг цоолсон нүхээрээ дээшилж зүхтаагаад за харин Жака болохороо дахиад нэг зэрэг тэгээд Ахмадын амтаар гараа зүхтаач жамждаг. Хөөх юм тэгээд 20 зэрэг байсан шүү дээ те. Одоо ингээд тавуулхнаа л үлдсэн болж таарж байгаа юм байна лээ. Нэр одоо энэ духан дээр нь Б1 давхар гэвчихсэн биш. За яг миний өнөөдрийн онцолж байгаа энэ кино шиг маш зөвхөн Монгол акшн киног одоо кино театрт үзмээр байх юм бол дэлхийд данстай Монгол стант багийнхны бие даан хийсэн анхны уран бүтээл болох Б1 давхар уран сайхны кино бүх кино театруудаар гарч байгаа. Монгол стант багийнхныг бол би та нарт танилцуулаад авах шаардлагагүй, та нар угаасаа өөрсдөө мэдж байгаа штэ тий. Marvel-ийн Shang-Chi, Disney-гийн Mulan, Netflix-ийн Marco Polo гэх мэтчлэн Холливуудын томоохон төслүүд дээр стант перформер буюу одоо орлон тоглогчдын үүрэгтэйгээр оролцсон дотоод гадаадын нийт 100 гаруй дэлгэцийн бүтээл дээр ажиллаад амжсан мэргэжлийн тулааны стант үзүүлдэг орлон тоглогчдын баг штэ тий. Тэгээд энэ Б1 давхар гэж кино нь болохоор яг Монгол стантын зүгээр нэг стантаар оролцоод болчихж байгаа биш, өөрсдийнх нь бие даан хийж зохиол найруулгаас ахуулаад бүхэл зүйлсэд нь оролцсон яг өөрсдийнх нь те акшн триллер жанрын кино байгаа. Тэгэхээр манайхан хүн амир акшн триллер Монгол кино үзмээр байх юм бол яг одоо гараад хүссэн кино театртаа Б1 давхар киног үзээрэй. За тэгээ Жака тэр эдийг 0-д ороод нуугдсан байж хат нь нөгөө нэг сэлмэн гангийн толгойлогч бүр яг 0 руу н ороод ирцэн сэлмээрээ тийсэлж хан манаа зөөлөн цохиж явж маваад Фредди Крюгер юм уу аашаа бүр үнэ амир заяо. Яг энэ үеэр нь манай Рама шархацсан нөгөө нэг цэргээ мөрөн дээрээ үрчээд өнөөх анх барилга руу орж ирэхдээ түлхүүрийг нь ашигласан Гафор гэж оршин суугчийн өрөө рүү чиглээ явж идэг. Гафор угаасаа манай эдэд өрөөнийхөө тоотыг хэлсэн. Тэгээд бас яг гэмт хэрэгтэн бол биш ийм өвчтөе ихнэрээ асарж амьдэрдэг тийм даруухан залуу байсан болохоор Рама итгэж болохоор хүн байна аа л гэж дүгнсэн юм шиг байлээ. Данч яг өрөөг нь олж очихоос өмнө нилээд эвгүй нөхдүүд гарч ирснээр хэдүүлээ Рамаг ер нь яг хэр сайн зодтолдог залуу юм бэ? Одоо гол дүрээ хэр сайн зодтолдог юм бэ гэдгийг нь мэдэж авах болно. За тэгээ ингэж бөө юм болсны дараа Рама сэлэм гангийнхныг ирэхээс өмнө Гофорын хаалгыг нүддэг ч гэсэн угаасаа л тэгээд Гофорт бол амар эрсдэлтэй штэ тий. Баригдвал угаасаа алуулна. Эхнэр нь хүртэл хэрэггүй битгий хаалгаанэ битгий оролцол доо би чамаас гуйж гин гэд Гофораас ятгсан ч гэсэн одоо тий хүн чанарын зулгаагаад оруулаад галгүй яах вэ? Оруулж ирээд Рама тэр хоёрыг ханныхан наан байдаг нэг юм давхар хан гэх юм уу да. Тим юмныхаа голоор нууж оруулсныхан дараахан тун удалгүй сэлмэн гангийнхан ороод ирдэг.
Энэ үеэр нь Анди болон галзуу нохо хоёр Тамагийн тушаалаар байдлыг гартаа авах гээд хүмүүсийн хамтаар доошоо бууж байгаа. Тэгсэн чинь нэг сони юм нь Анди яагаад ч юм лифтэнд явжгаад гинэт өнөөх хамт явж исэн хоёр туслахаа хутгалаад алчуул яах вэ? За яг яагаад ийм хийж байгаа гэдгийг та нар дараа нь ойлгоно. Рама нөгөө Гафоринд байж байхдаа эндээс гарах ямар нэгэн арга байгаа юу энтэр гэж асуухад үнэн дээр л энэ газрыг Тама өөрийнхөө бүрэн хяналтанд байлгадаг болохоор ямар ч арга байхгүй. Гармаар байх юм бол орж ирсэн шигээл дайрч гарна. Үгүй бол нууцаар гарна гэсэн ойлголт байхгүй гэж хэлж идэг. Ер нь л энэ өрөөнөөсөө гарах юм бол ирээдүй бүрхэгч гэсэн Рама цонхоор өнөөх багийнхныхын цогцсыг амьтны мах зөөж байгаа юм шиг чирж гулдж байгааг харчаад хэрвээ манайхнаас ганцхан ч гэсэн хүн амьд байх юм бол би аврах ёстой гэж бодонгуудаа шархацсан зэрэгээ үлдээчгээд гараад явнаа. Уг нь бол Сэлмэн ангийнхныг холдоод явцсан байлгүй дээ гэж бодсон ч тэндээ таарсан нэг үхлүүд нөхрийг тамлаад яваагүй байжсэн байлээ нөгөөдүүл нь. Тэгээ шууд Рама хамгаалж чадлаараа тэднээс зүхтаасан ч гэсэн яалтчгүй нэг мухар буланд шахагдаж явах газаргүй болсноор алах эсвэл алуулах гэсэн хоёр хөө сонголтын дээр л бууж таардаг. Ингээд Сэлмэн ангийнхнаас арай гэж нэг юм амьд үлдсэн ч гэсэн чих энтрэн шуугаад бараг л ухаан алддгийн таваан дээр Энди манай үнийг татаж нэг болон руу ороод за тэгээд Энди яг яагаад түрүүн туслахуудаа алсан нь тодорхой болж байгаамаа. Энди Рамагийн төрсэн ах нь юм бэ нэлээ. Энди 6 жилийн өмнө гэрээсээ яваад буруу хүмүүстэй нээлж буруу юм хийсээр байгаа. Ранка ихуулаад Тамагийн баруун гар болтлоо томорч чадсан. Тэгээ нөгөө нэг киноны эхлэл драма аавда би түүнийг авчирнаа гэд гараад явсан штэ тий. Ахыгаа угаасаа энд байгааг нь мэдсэн юм бэ нэлээ. Тэгээл аавда би ахыгаа гэрт нь авчирнаа гэд хэлжсэн болж таарж байгаа. Улмаар ахтайгаа эцэст нэг юм тухтай юм ярих боломж олдсон ч Энди бол ерөөсөө энгийн амьдрал руугаа буцах өчүүхэн сонирхолгүй байгаа юм байна лээ. Тэр ертөнцид би хинч биш. Энэ ертөнцид харин би үн цэнтэй хүн. Эндээс явна гэж би байхгүй. Нөхцөл байдал намттал нэг газар нуугдаад байж бай. За юу. Чамайг өгсөн болгож далдлаад дараа нь яаж иж хагаад би зүхтаалгачиж чадна гэж хэлээд яваад өгч байгаа. За харин энэ үеэр нь манай нөгөө Жака энтер нэг өрөөнд толгоо орогдоод байж байгаа. Жака угаасаа Вахюуд нэг тийм нууц байна гэд анзаарсан байсан болохоор яг хэн энэ ажиллагааны тушаалыг өгсөн бэ гэд асуухад угаасаа ойлгомжтой. Энд байгааг нь хэнч мэдэхгүй гэхээр энэ бол энгийн нэг цагдаагийн ажиллагаа ерөөсөө биш. Тамагийн эсрэг бүлэглэлийн босс нь Вахюуд өндөр хэмжээний мөнгө амлаад Тамаг буулгаж авах гэжсэн болж таарж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ муу Вахью гэж бохир цагдаа буруу гарын мөнгөний ажлаа хийлгэхийн тулд энэ зорилгын тухай юу ч мэдэхгүй гэмгүүл байж исэн Жакагийн салааныхныг худлаа хэлээд ийшээ авчирсан болж таарж байгаа. Ямар ч тач Жака бол гараад хоёулаа учраа олноо. Одоо эхний ээлжинд би амьд үлдсэн байх магадлалтай салааныхныгаа л авармаар байна гэд яг тэр өрөөнөөсөө гарахдаа галзуу нохоод баригдаад гол нь Вахюг зүхтагаад гүхт нь үлдсэн нэг зэрэг болох даагүйгээ Ахмадыг хамгаалаа гэж араас нь явуулангуудаа өөрөө ганцаархнаа галзуу нохоотой хамт үлддэг. Галзуу нохоо уг нь шууд буудчиж болох байсан ч гэсэндээ буудалгүйгээр нэг өрөөрөө Жакаг дагуулж оронгуудаа бууныхаа магазиныг нүдэн дээр нь буунаасаа гаргаж тавиад галт зэвсэг надад хитрхи уйдгартай. Бас шудраг бус санагддаг. Харин нудраган тулаан бол жинхэнэ догтлол үүсгэгч гээд нэгэн эсрэг нэг тулаанд Жакаг дуудаж л байгаа юм байна лээ л дээ. За Жакагийн эсрэг галзуу нохой.
За тэгээ галзуу нохоо ингэж Жакаг алчхаад Тамад цогцсыг нь аваачаад өгж байгаа. Харин Энди бол угаасаа гар хоосон очиж байгаа штэ тий. Тама ихэндээ гар хоосон ирсэнд нь уурлаад байгаа юм шиг ашиглаж исэн ч гэсэн яг үнэндээ Энди Рамаг нөгөө болон руу татаж оруулж байгааг нь нууц камеруудынхаа нэгээр олоод харцсан л байсан юм байна лээ л дээ. Гарлуу нь худаг зонгуудаа өөрөөсөө ч баг илүү итгэдэг хүн маань ингэж ар нуруунаас худаг зоогоод ахтай явах вэ навш гэж. Энэ цагтаа чиний хувьд хэн гэдг нь надад хамаагүй. Зүгээр л энэ нөхрийг би барьж авч жагаад чиний нүдэн дээр алнаа. За юу гэж яадаг. Дээд давхурт ийм болж явахад Рама ашгүй Вах юу Дагу хоёрыг олж уулзсангуудаа яах ихэ ярилцаа байж идэг. Энд илүү удаан байх тусмаа амьд үлдэх магадлал нь багаснаа гэдгийг Рама ойлгоцсон болохоор юу ч болж исэн гуруула хамгал хурдаараа хамгал чадлаараа яаж иж агаад Тамагийн байралдаг хамгийн дээд давхур руу гарах хэрэгтэй гэд богинохон хугацаанд төлөлгөө гаргаад амжиж байгаа. Дээшлээд явж явах замдаа яг Тамагийн давхар руу гарах шатыг таглаж идэг хар тамхины лаборатори дотор нь зодтолж байгаа байхгүй юу те. Тэгээ Рама бол мэдээж пинкаксилат суурьтай, Дагу нь болохоор арай жоохон холимогдлаан суурьтай юм байлээ. Ахмад Вахи болохоор нөгөө те гудамж суурьтай гэдэг шиг танкерч ямар ч л байсан манайгаар айгүй амжилттай зодоондоо ялж чаддаг. За тэгээд яг дээшлэхийн алдад Рама маань Эндиг тамлаа зогсож байгаа галзуу нохоог олж харснаар өөрөө тэндээ үлдэнгүүт Дагу Вах юу хоёрыг дээшээ гаргадгийн. Мэдээж ахыгаа аврахаас гадна яалтчгүй киноныхоо одоо хамгийн том босстой зодтолдох ёстой шүү дээ. Дөрмийн дагуу манай гол дүр маань галзуу нохоо бол угаасаа ширүүн тулаанд дуртай болохоро ахыг нь суллаж тавьж байгаад хоёрын эсрэг нэг зодтолдохоор шийдэж байгаа байлээ галзуу. Ингэж бөө юм болж галзуу нохоог дийлчээ дээшилсэн чинь Вах юу Дагуг буудаж алчаад Тамаг урдаа барьцсан бүр Рама энтерлөө буудаж муудаад солиорж өгж өгдөг. Өөрөө буруу гаруудтай нийлж энэ ажиллагаагаа хийсэн болохоор гэрчүүдээ устгах жагаад Тамагийн тусламжтай эндээс гаръя л гэж бодож байгаа юм шиг байгаа. Гэхдээ яг тэр үед нь Тама нэг сони юм хэлдэг нь Тама бүр анхнаасаа тэднийг ирж байгаа гэдгийг нь мэдчихсэн юм байна лээ. Чи нэрнгээсээ манай барилга руу орж ирэх тийм амархан гэж бодсон юм уу? Би та нарыг өөрийн хүслээр оруулсан болохоор л та нар орж ирч чадсан юм штэ. Чи өөрийгөө эсрэг бүлэглэлийн маань даалгаврыг биелүүлэх гэж энд ирсэн гэж бодсон юм уу? Танай цагдаагийн дарга Реза гэж хүн чинь анхнаасаа л надтай эвтэйхэн харилцаатай байсан юм штэ. Тэгээд надаар чамайг бас залуухан хэдэн шудраг цэргүүдээ алуулахын тулд тархиар чинь наадаад нааша явуулсан юм байхгүй юу? Чи өөрийгөө бохир цагдаа гэж бодсон уу? Дарга нар чинь бүр бохирчтэй өгшөө. Чи эндээс гарсан ч вэ? Реза чамайг яаж иж байгаад л аална. Чи угаасаа үхлээ үзэх нь цаг хугацаа нэл асуудал гэж хэлснээр Вах юу Тамаг буудаж алчаад дараа нь өөрийгөө алах гэсэн ч чаваас суман дууссан байж таарад Рамад баригдчихж байгаа юм. Улмаар за ёстой яг л жинхнээсээ бүх ил зүйлс аюулгүй сайхан болоод Энди манай эдэд гадаах хаалгыг нээж өгөөд гаргаж идэг. Явхаасаа өмнө Рама Эндигийн сонголтыг дахин нэг удаа өөрчлөх гэж үзсэн ч өөрчлөгдөхгүй нь угаасаа тодорхой. Гэмт хэргийн ертөнцид ахын чамайг хамгаалж чаднаа. Харин чи ахыгаа хуулийн ертөнцид хамгаалцах чадах юм байгаа үсттэй гэж хэлээд салах ёс хийснээр
The Raid киноны эхний анги ингээд өндөрлж байгаа маа. За тийм байна. Тэгээд яалтчгүй Raid бол үнэхээр л түүхэнд бичигдэхээр хэмжээний маш том хэмжээний Индонезийн ер нь үнэхээр л яг хамгийн том кинонуудын нэг. Тэгээд хоёрдугаар ангаар нь бас бичлэг хийж магадгүй яамаар байна. Нэгдүгээр анги таалагдгүй яав юу тэгэл угаасаа комент гэдэг хэсэг тийм учраас л оршиж байгаа шүү дээ. Тэгээд за тийм байна. Тэгээ өнөөдөр маань бичлэг энэ дүрээд сайхан өндөрлж байна. Хэдүүлээ дараачихаа бичлэгээр тун удахгүй уулзахаар төвчээртэй сайхан хүлээж агаарай. Хайртай шүү. За сайхан амраарай. Гой зөөзөөдлээрэй.